авч байгаа шүү. Өөр төрөлтэй зүйл авч чадсан уу? Гүрэ. За ясаа шүс мөрч унаад бий болохгүй. За. Зарим нэг ингээд бодолтой аваад хийж байгаа хүмүүс харахтаа яа зүгээр торч хүрхгүй юм баг зүүн хаваал гарчиж байгаа. Тэгээд өмнөөс нь баг шившсэн шүү дээ. За сайн байцгаана уу. Сонгон хайрхан дүүргийн хэдвэр хоронд ордог бай. Сонгон хайрхан дүүргийн 1-р хоронд байрлах ачлал 3 гэдэг дэлгүүрийн гадаа ирсэн байна. Цагаан сарын өмнө болон оны ар дээр явж исэн үнгүй хүнстэй ширээ гэсэн контентны 3 дахь хувилбарыг хийх гээд ирчихсэн байна. За энэ удаагийн дугаарт маань миний таньдаг хүн Нямдорж оюун эрдэнэ хоёр маань ингээд хамтарч оролцсон гэсэн юм аа. Энэ дэлгүүр рүүгээ ороод хэдүүлээ ширээн дээр байрлах бараагаа тавиад сонгоод тэгээд контент эхлэе да. Нямдорж энэхүү бизнесийг эрхлээд хэр удаж байгаа байлээ? За нэг одоо ер нь бол энэ бизнесээр бараг 8-9 жил болчихлоо. 8-9 жил болж байна. Тэгээ надад үнгүй хүнстэй ширээ хий гэдэг санаа яагаад ер нь төрсөн юм болоо? Хийж нэг чинь харж ирсэн. Тэгээ яах вэ нэг бас нэг нийгмийн хариуцлагын хүрээнд бас манайх нэг тийм кампани гэж явуулдаг. Тэрийгээ бас ухамсарлаад зөв. Тэгээд нэг үнгүй ширээ бас нэг Нарангийн хоолойхоо эцсийн юмшигтэй бас нэг нэг энэ нэвтрүүлгийг хийгээд бас нэг юу болгоё гэж бодсон юм аа. Тулгамдчихсан байгаа тэр улсууд авч чадах юм бол энэхүү контентын зорилго нь оршиж байгаа юм аа. Хамтдаа ажиллаж зүтгэж байгаагийн үед тэр нь би нэг их л сайн ойлгож мэдэрч ажиллаж амьдарч явдаг да. За. Нөгөө угаасаа манай эдгийнхний яг эддэг бол. За. Сүү явчих. Сүү л өстой гоё юм. Гэхдээ яалтчгүй тоор бол жинхэнэ хүнсний салбарт ажиллаж байгаа тий. Тэгэхээр хүмүүс юу авдгийг бол яг тоочны мэдж байгаа шүү дээ тий. За болъё. Болцгоо. За бол. Энэ ямар үнэтэй болдгийг энэ махнууд энэ жижиг хүмүүс яг энийг их авдаг уу? Яадаг уу? Нэг ширт амар авчих шүү дээ. Ялангуяа одоо нөгөө гадуурч юусаа 24-5 мянга таа байхгүй юу? Мах уу? Цолын тий. За. Тэгээ манай 22 мянгаар зарж байгаа болохоор нөгөө хамгийн хямдхан зарж байгаа гэдэг утгаараа холоос хүртэл хүмүүс зарж байгаа. 22 мянга гэдэг чинь тэр малчтын гар дээрээс юу мөний үн юм шүү баг. Тийм үү? Тийм бах гадуур ямар ч тэгээд энэ хамгийн хямдхан зарж байгаа нэг ширхэг нь хэдэн грамм хавцаа байдгийг. Нэг ингээд онгол авчихгүй. 300-400 грамм орчим л байгаа. Нэг ширхэг нь 9,000 төгрөг болдог. Холоос хүртэл хүмүүс зорж иж аваад байгаа байхгүй. Тэр цул мах нь 22 мянга тийм. За яасан. Өндөр залуучууд дээ та хоёр ч. За. Болъё. Үнэхээр болъё. Бүр зөндөө 2 сагсан болчихлоо. Манай ширээ даах болов яах вэ? Манай ширээ ч жоохон муу нөгөө нэг юм аяны маягийн ширээ шүү дээ. За тэгээ манай хоёр өөрсдөө нөгөө хүнсний салбарын улсууд болохоор юм нарийн ширээнийг нь хүн авдаг айгуу сайн мэдчих шиг байна. Тэгээд би ерөнхийдөө бол тансаг хэрэглээнийх нь биш яг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнийх нь гэдэг талаас нь л зөвлөгөө өглөө. За би тэрийг төрөх үү. Танаа ч ер нь байхгүй бүхэн байх шүү те. Ер нь бүх барааг төржүүлэх гэж байна. Нөгөө үрийн дэвтэр гэж нэг актер зүйл байдаг шүү дээ. Танаа үрийн дэвтэр байгаа. Тэр ер нь бүх хүнсний төлөвт байдаг юм шиг байна тийм үү? Тий, ер нь бүх хүнсний төлөв. Тэгээ манай энэ явах гэж бас айгүй мундаг. Ер нь бол тэгээд хэлсэн ярьсан цаг тухайд хүчтэй. За хэд болж байна? 200 мянга болчихсон явж байна. Өө энэ нэг тэргийг бичгээд 200 мянга болчихж байгаа. Ер нь бол одоо ер нь ахаад өссөн үү? нэг тоор юм чинь бараг боо. Ер нь үү? Одоо энэ тэгж л байгаа л да. Угаасаа нэг тоор юм чинь бараг боо. Тэгэл зарим нэг ингээд бодолтой аваад хийж байгаа хүмүүс харахтаа яа зүгээр торч хүрхгүй юм баг зүүн хаваал гарчиж байгаа. Тэгээд өмнөөс нь баг шившсэн шүү дээ. Ийм бараагаа авчлаа. Тонч үлдэх болтугаа. Тийм тий. Хоёр шиг ласта пив тунаад үдэл баярлах л байна шүү дээ тий. Тийм аа. Үлдэн авчиж гинэ гэж үзгээд юм. За тэгээд ийм гоё тий өдөрлөгтэй ийм гоё хамт олонны түүшүүдтэй баярлалаа. Тэгээд танаа өдөрлөх чи ийм гоё зүйл санаачилсан шүү. Бүгдийг багтаах хэрэгтэй юу? Тий. За. Үнгүй өстэй ширээг ингээд тий. Өөртөө хэцээтэй зүйлээ аваарай гэж хэлж байгаа шүү. Танд яг тулгамдсан ч юм уу эсвэл яг гэр оронд ч байхгүй авъя гэж бодож байсан зүйл байвал
үнгөө өгчөж байгаа байхгүй юу? Эдний дэлгүүрийн ачлал 3 гэдэг дэлгүүрийн хамт олон. Тий. Тэгтээ ах бичлэг хийгдэж байгаа шүү. За яах. За энийг За. Аа. Бодол авах байсан юм аа. Аа за. Сүү авчих уу? Тэг. за баярлалаа. Зүгээр. Зүгээр. Ганцхан юм авах юм уу? Яг өөр хэрэгтэй зүйлээ л ав. Танд мэдээж бас 2 зүйл хэрэг болж магадгүй шүү дээ, тий. Төгсгөнүүд юм хаа. Яаж Үн төлбөр байхгүй өнөөдөр ашиг 3 гэдэг зүйлийн хамт олон танаа энэ одоо хүмүүст үнгүү хүсэл зүйлээр тусламж үзүүлж байгаа гэсэн. Та өөрт хэрэгтэй зүйлээ авч болно. биш болох юм уу? Болно. Тэгтээ бичлэг хийж байгаа шүү. За тэгээд Утаас авч байгаа. шүү авах. За баярлалаа. Нэг л юм авах. Манай хяг яваа. Нэг л юм Өөр авах. хэрэгцээтэй зүйлээ авч болно. Баярлалаа. Хүний хэрэгцээ бол дууссан шүү дээ. За. Үүдэл юм хэрэгс. За. Асуу авчи та. За баярлалаа. Нацэг яах вэ? Чи авч. За баач. Тэшэр Өөр өгөөсэй. хэрэгтэй зүйлээ авч болно гэж юм. Оо, тийш дээ. Яс Наа яс. чи миний микрофонд байгаа. Тэрнээс бусдын нь бол. За. Яс. Тасах уу? Юу гэж юм бэ? Баярлалаа. 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 За. Юмын үн яаж нэгч? Нөлөөлж гин үү? Өсөж гин үү? Амар. Амар байна. Оо, ямар мондыг мах авчиж байгаа юм бэ? За, мах хүмүүс авчиж байгаа юм уу? Оо, тэр ажил. Энэ цай юу? Өрөөгөөр төмс авчих. Вай. Тэр ах юм. Миний ах нэг юм. Миний юм аа. Энэ тахсан байгаа мó. Нэг юм авчих гинэ тэр ах. Юу ах вэ? Тэ? Гүэ гүтэрхүү. Энэ хөөхдөд юм Таны. байна. За нэг. За на. Баярлалаа. Лав ганц зүйл биш шүү, хамаагүй шүү. Өөр зүйлсүүдэд үлээд авч байгаа шүү. Баярлалаа. Ой, өвчтөн. Гүрдээс боо. Юу ах уу? Өөрөө л мэд. Өөр хэрэгцээтэй нэг зүйл авч байгаа. За. За, гэс аваа. Шүс мөчтэй надад бий болохгүй. За. Ингээд. Ингээ. За. Давайте. Ты ногоо тагал. Энэ. За. Шарт таг. Өөр хэрэгцээтэй зүйл авч чадсан уу? Давай. За. За, зөгийн гуйл авчи дөө. Баярлалаа. За. Мах байгаа шүү дээ, тий. Тийм ээ. Тий, мах одоо ховрыг бараа шүү дээ. Баярлаа. Баярлалаа. Сноо. Махаа дийга. Оо, бодож та. Надаа энийг авчи. Бодож та. 2-3-ыг авсан бодож байгаа юм байна. Энийг авчлаа. Баярлалаа. За. Өнөөдрийн манай дугаараа яшил 3 гэдэг зүгээр ивент хийж байгаа маа. Ингээд хамтарч оролцож байгаа. Тийм үү. Тэгэл Бодож та. ахын зүгээр энийг авчих уу? Тэгээд Хоёрыг авч болох юм уу? бодож та. Болох юм уу? Болно. За. Тэгвэл харж байгаад нэг энэ авъя да. Ер нь танд хэрэгцээтэй байгаа зүйлээ та авчих гэж байгаа байхгүй.
За энэ л хэрэгтэй байх та. За баярлалаа. Зүгээр баярлаа. Морд байхгүй мүү? Борт дууслаа. Хатгад байна да. Гом байна, удаа байна. Сахар байна, цай байна. Дуусаагүй байна да. За ингээд баярлалаа. Баярлаа. Ахаад үгүй. Инчирээс өнгө авч болсон шүү дээ. Баярлаа. Өөр төсөөтэй зүйлээ авч олноо. За яа нэг бариад авчихсан. Ингээд дуусчихлоо. А та хоёр хамт юм уу те? Оо тэр нааш заанаас. За. Яг тэр хоёрт нэг нөхчээ. Энэ хоёр цуг явж байгаа юм шүү. Аа тэгээ. За. Бас их гоё яана. Сайхан үсэлээ л гэж бодлоо. Адилхан уу? За за. Гэтэ зарим нэгэн юунууд нь бас яг нөгөө хүнтэй айгуу гоё бүрч чадчихна. Яг нэг авъя гэсэн юм аваад уу? За эднийх нэг за битүүр ч одоо энэ худалдаа авалт хийж байгаа ус одоо ер нь хинхин ер нь за эднийх нэг юм их амьдралтай, эднийх нэг ийм их амьдралтай даа гэдэг. Тэгээд ер нь бол мэднэ. Тэгээ яг нөгөө ирж авч байгаа ус болохоор тийм яг бүртээ гоё өнгөрцөө. Яг л авчих. Гизэнийхэн зүйлийг авч чадсан. Бусаддаа бас боломж олгож байгаа нэг гоё тийм. Одоо жоохон үлгэрлэл болчлаа тийм үү? Гурил мөрл аваа. Тийм. Удаа маа. За тэгээд энэ дэлгүүр бол маш гоё олонд одоо буян хийсэн ийм үйлдэлийг гаргаж чадлаа. Тэгээд ганц энэ бичлэгээр биш олон хүмүүс тусалдаг юм байна. Олон залуучуудад үлгэр дуурайл болж чаддаг юм байна. Тэгээд Нарангийн олон эцтэр баярлах Ашлал 3 дэлгүүрийн хамт олондоо баярлалаа. За тэгээд энэгээр дайрах юм бол энэ Ашлал 3 дэлгүүр рүү орж орлого оруулаарай. Баяр таа. Баяр таа.